За өнөөдөр би Норвегийн хуучин нийслэл Берген хотоор аялаад явж байна. Тэгээ энэ хот маань бол маш гоё өөхтэй эртний хот байна. Цагаарын хувьд нөгөө би Ослод барыг шорттой явж исэн чинь Берген дэрсэн чинь ихэд хоёр давхар цамц өмсөө, нэрийн күртг өмсөө нөгөө бороо их хорд юм байна л да энэ хотод. За оройно би Берген хотынхаа төв талбайгаар явж байна. Тэгээд энэхүү хот маань бол Берген гэдэг нь уулан дундах биел газар гэсэн нэртэй юм лээ. Тэгээд тойроо 7 тийм уул байдаг. Тийм учраас нөгөө нэг жилдээ 230-аас 265 өдөр нь бороо ордог. Европын хамгийн нойтон хотуудын нэг юм байна. За Норвеги улс нь фьорд буюу уулын хөндийгээр алдартай. Тэгээ ойролцоогоор 1000 гаруй тийм уулын хөндийрүүд байт юм байна. Одоо дэлхийд ирэх хамгийн гүнзгий бөгөөд урт тийм хөндийнүүд. Мөслөгийн үеэр бол тийм өсөн уулууд хайлаад тэгээд энэ Берген хот нь болохоор одоо энэ фьордуудын үүд хаалга тэр хөндий рүү явах хамгийн ойрхон хот юм байна. За тэгээд одоо Берген гэдэг энэ Берген хотын хуучин хэсэг юм байна. Энэ нь болохоор ЮНЕСКО-гоос хамгаалттай хөв заламж ирсэн маш сонирхолтой тийм эртний хот байна. Энэ хот нь болохоор загасчны 8 дээр суурилж босч ирсэн тийм хот юм байна. Тэгээд 13-аас 17 дугаар зуун хүртэл бол Германы маш олон 8-ачд орж ирсэн юм байна. Энэ хүн нөлөө нь болохоор энэ Hans-Jörg architecture гэдэг модоор хийсэн тийм маш үзэсгэлэнтэй тод тийм байшингууд байдаг гэсэн юм байна. Гэхдээ харамсалтай нь модоор их барьдаг гэсэн учраас гал маш их гарч байсан юм байна. Ойролцоогоор 10 гаруй гал туртаж байсан. За дээр нэгэд энэ хуучин Берген хотын маш сонирхолтой зүйл нь маш олон тийм нууцлагдмал хонглоодтай. Энэ хонглоодыг олж үзэж чадах юм бол тийм дархан, урлагийн болон тийм маш олон гоё тийм цэгүүдтэй юм байна. Энэ маш сонирхолтой байлаа. Берген хотод тэгээд 294,000 онтой Норвегийн 2 дахь хамгийн том хот юм байна. Норвегийн үндэсний хувцсыг Бунад гэдэг юм байна. Ойролцоогоор 450 гаруй тийм өөр досхон ясны тийм хувцс байт юм байна. Тэгээд ойролцоогоор $20,000-аас $10,000 үнэтэй. Тэгээд дараачихан үед өв заламжид ирдэг тийм маш гоё мөн тэнцэл болсон тийм хувцс байт юм байна. Одоо би Флоийн уулын оргил руу гарах гэж байна. Энэ уул нь 302 м өндөр 1918 онд нээлтэж байсан юм байна. Тэгээд дэшиг юм кабел машинаар дэшээ гарч болдог. Жилдээ ойролцоогоор 2 сая жуулч дэж байсан юм байна.
За Бэргийн хотын зайсан дээр гараад ирлээ. Тэгээд өнөөдөр нэлээд салхитай байна. 13 дугаар зуунд яг албан ёсныхаа дийсэл хотод байсан юм байна. Бэргийн хотоос гараад автобусаар өглөө 5 цаг яваад одоо String гэдэг Норвегийн жижиг хотод ирсэн байна. Тэгээд одоо ууланд би нөгөө Airbnb захиалсан байгаа. Рентсэн машина аваад тэгээд одоо эндээс хөтлөнд хотод айгүй ойрхон ч гэсэн нөгөө нэг амар уултаа болохоор мотос айгүй нөгөө тойрч амар явд юм байна. Тэгээд 7 цаг 5 цаг нэг хотоос нэг хот руу нэлээд удаа явлаа. Тэгээд маргаашнаас гоё шорт буюу одоо гоё уулуудаар нь гоё явна. Тэгээд see you soon. Уг нь би автоматик юу захиалсан чинь зөвхөн механик нь үлдсэн байгаад. Бүр Монголд байхдаа механикаар сурч ирсэн хэр чинь нэлээ утсан байна. Ирсэн хүн болгоо ингээд тэмдэглэлтэйгээд явсан. Тэгээ хуучин нэг арт студио маягийн зураг зурдаг тийм байшин байж байгаа. Энийг Airbnb болгосон юм байна. Энэ айб гоё хэвчтэй байна. За хот руу орж ийн адаптер авлаа. Тэгэхгүй бол нөгөө миний байгаа адаптер ерөөсөө ажилтгүй. Тэгээд камер нөгөө микрофон дээр зинглэх гэсэн чинь сэнгэлэгч байхгүй те гэж байгаа хэцүү. Тэгэхээр дотын стринг хатынхаа цахилгааны дэлгүүр орж ирээд
Тэгээ явж байна. This is my first time doing interview too. Okay. Then we This are. is our first time together. Yes. Okay. It's on. First of all, what's your name? My name is Marita. Marita. Okay. Yes. Nice to meet you. You have a wonderful Airbnb, and it's my first time in Norway. I'm traveling for 2 weeks. A lot of the money that's coming from like oil and such, it's going back to the public services, right? Yes. Norway is an expensive expensive country to Correct. run. Correct. And instead of like giving that money directly to you as a check to the citizens, it Yeah. goes to the infrastructure and the public transportation, education, and such. Yeah. Do you think that is also like the main reason why Norwegians are so happy? Yes, some of it. Okay. It gives us Freedom. safety net. Yeah, safety. Yeah, we are quite safe here. Gotcha. Because of the social Social welfare welfare. and also everything is prepared and solid and yeah, we follow the rules and things Gotcha. go Smooth. Yeah. Gotcha. And the second thing is because of you have such freedom, right? As for Yeah. the citizens, I heard that the corruption in the politics is minimum, and you have a lot of trust in the public officials like officers, polices, and such. That makes you feel safe, right? Yeah. Okay. Because we live in a democracy, and it's natural for us to be both trust people and yeah, it's if we don't follow the rules, then this will not be a good balance. I think once we all were farmers and fishermen, and we work at the ground, and yeah, and it's very visible if people cheat and don't follow the rules and what's expected of people. It's the culture. No matter if you're a boy or a girl, you are valued from day one, and the opportunities is more about which qualities you have and which interests you have, and not so much about your gender. So I could play football, I could drive the tractor from I was 9 years, and yeah, it's my father wasn't strict because I was a girl and didn't put me into this box. Box, yes. Gotcha. Do you think like being close to the nature is one of the symptoms of being happy in a way? Yes. Just look around. That's correct. Кетүнэт гэдэг тосгонд оройн 12 цаг болж байна. 12 гэж хат гадаа хэрэлтэй. Тэр 8 сонирхолтой. Тэгээд нэлээд өндөрт байдаг болохоор бас оройд аягүй сэрхэн байд юм байна. Ямар ч тийм ялаа шумуул байхгүй. Гадаа суугаад амар гоё. Тэгээд шууж иргээл.
За, стэрнүүдийг Airbnb-с гараад би сүүлийн хоногтоо гоё кабин хийж бодсон. За, ерөөдөө уулын оройр орчих шиг байна. Тэгээд нэг сайхан уушиг дөрөв амсгаах. Яг гоё борооны дөрөв тэр гоё. Агаар нь тэр гоё цэвэр байна. Тэгээд би бараг л одоо манан дунд яваад байгаа юм уу? Амар манантай. Ийм амар манантай. Уулны орой дээр явж байна. Мөгцтэй уулын орой дээр байгаад ирлээ. Гоё нэ. Амар ядарч байна. Тэгээ орой дээр нь гараад гоё. Цай үйдэ. Нилээ агилж гачирлаа. Нөрөгийг ингээд зорьсон гол зорилго маань ингээд биелж байна. Миний одоо бас нэг юм мөрөөдөл болсон ингээд Европын өсөндөр хөрөл дээр өөрөө ингээд гараад авираад ингээд уулна гарах. Тэгэхээр мөрөөдөлтэй байлаа. Нөрөгийн аялал маань одоо дараагийн хот маань бол Алиансунд. Тэгээд тэм далай ирэг дээр үүдээ мотоога. За, ирэхэд Норвегийн байгалаар нэлээд удаан явлаа. Дунд нь ингээд алхлаа, аяллаа. Үнэхээр гайхамшигтай. Дэлхийн бас ингээд дархан цаацд газруудын нэг юм байна. Тэгээд одоо жоохон сэрүүхэн хүүтэн байна. Сая би 2 цаг бороотой явж иж арай гэж гачирлээ. Тэгээд ингээд зорьсон зорилгодоо хүрсэнтэй амар баяртай байна. Тэгээд аяллаа цааш нь өргөжлүүлээ. Баярлалаа. Үзэж байгаад баярлалаа.